төгөөс ингэж байгаа 20 мянга. Одоо ер нь энэний батарей 31-2 мянган төгрөгөөр цэнгэлэгч дүүргэлттэй. Дүүргэлтэд 32-3 мянган төгрөг. Тэгээ 400 мянган төгрөгөөр бид нар бензин хийвэл одоо 100 литр бензин. Одоо ер нь тий 400 км явах машин чинь ойролцоогоор автобус чинь 370-80 мянган төгрөгийн түвшээр явах байхгүй. Тэгэхээр энэ 30 мянган төгрөг ер нь бол 90% нь хэмнэлт гаргаж байгаа. Тэрүүгээрээ л энэ автобусныхын төлбөрийг төлөөгөл тэр систем явж байгаа. Ямар нэгэн одоо өглөөнөөс хойш туршилтаар яваад төв замын одоо энэ явах чиглэл нь офицеруудын ордноос 5 шарын уулзар хүртэл явна. Зүгээр төвийн шугамаараа явна тий. Баруун зүүн бүс тий. Баруун офицер 5 шар гэж явж байгаа. Өглөөнөөс хойш 2 удаа явчихлаа. Ямар нэгэн утас юм тэгэлж байгаа байхгүй байна. Угаасаа энэ чинь та нөгөө бүх юмнууд анханасаа ягаад стандартуудаа өсөж байгаа шүү дээ тий. Троллейбусны шугам хамгийн доотлоо 520 дээр байх юм билээ. Манай автобус 420. Тэгээ метрийн зайтай байгаа. Ямар ч асуудал вэ? Эргэлт элдв янзын асуудал дээр гайгүй байгаа шүү дээ. Гайгүй энэ утас дээр нөгөө оруулаад ирсэн даалгаврын суудалтай 2 давхар автобусны хойдлын 3 дахь акс нь дагаж иргэн. Өрүүлээ дагаж иргэн. Тэгэхээр маневр маш сайтай. Ямар нэгэн байдлаар яхан байхгүй. Сая өдрөөс яваад налаах орчоод наашаа буцаад бүх маршрут юмудаа үзэж өрөөд ирлээ. Тэгсэн үү? Налаах явчаад ирсэн. Налаах орчоод ирлээ. Тий. Та суугаад явж үзэх үү? За. %20% болсон байна. 20.5% тий. Тэгээ ер нь бол Улаанбаатар хотын хамгийн урт шугам чинь дарга 250-аас 260 км байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ чэнийг яг энэ чиглэл болохоор 180 км байд. Тэгэхээр энэ одоо нэг удаагийн тэнэглэлээр 2 өдрөө явчихна гэсэн үг. Нэг удаагийн тэнэглэлээр 2 өдөр явчихна. Өвөл бол бас нэг 20-30 км-ийн уналт байгаа юм. 5% хүртээгүүд уналт. Өмнө нөгөө өвөл орж туршилтчин бол өдөрт нэг тэнэглэл өдөртөө явчихад байсан. Тий, нэг тэнэглэл өглөө гараад бүтэн явчихсан. Энэ нөгөө 2 давхар болохоор батарей нэг дахин илүү хүчин чадалтай байгаа. Тий. Тэр автобус маань одоо 48 мянган км явсан байна дарга. Тий. Эргэл ямар хөө сэтгэлтэй одоогийн мэдэр бид одоо автобусд тоноглоод дугаар номероо маргааш аваа тэгээд 2-3 өдрөөс эхлээд үйлчлэгээ гарч байна. Одоо хэдэн удахгүй ороод ирнэ тий. Дараагийнх нь удахгүй орж ирэх чинь тий. Та 2 давхарлаа гараад ирсэн. Энэ нэг давхартаа 20 үнэ судалтай. Нэг давхартаа 20 үнэ судалтай тий. Нөгөө камер зарлах мэдээлэл тий. хөгжлийн бэрхшээлтэй их ордог гардаг. Тий, хөгжлийн бэрхшээлтэй ирэхдээ энэ чинь нэг шаттай байгаа. Тавцангаа тавиад гаргах чинь тий. Юу яаж байгаа? Одоо нөгөө нэг дараагийн ачааварааны юмнууд дэшээ тавьчих. Дээдлээ 50% судалтай байгаа. Ер нь бол хотоор одоо жишээлбэл налаах руу чиглэлтэй шинэ ниш гонгоцны буудлын чиглэлүүд маш давхамжтай байгаа. Чиглэлээр илүү бас явна шүү дээ тий. Зуны цагт тий. Зуны цагт тэр буудалтай байна. Энэ өөр хаан өшгтэй. За сайхан өсөж байна. Манай тээвэр төлөвчтэй нэгсэн. Тээврийн үйлчлэгээний хэлтсийн дараа за тээврийн үйлчлэгээнд шинээр гарах гэж байгаа автобус унаануудын бэлэн байдлыг ихэдээ хангагдаж байгаа тийм. За. Та ч оруулж нэлээд хэд хончиж байгаа. Орол өчтөр орж ирээд тэр явж байгаа. Хэдэн цаг тэнэглэсэн? Шинэ энэ бүрдээс нэг 2 цаг гарна л үү? 99. 2 цаг уу? Тий. Ер нь бол цэнэгэлт дарга 2 цаг. Ер нь 30 минутаас 3 цагийн хооронд цэнэгэлтэй. Цэнэглэж цагийн хооронд цэнэглээ 400 км явна. За өвлийн цагт өвлийн үед бол нэг 30 км-ийн уналттай гэдэг чинь 370 км чинь бид бензинээр тооцох юм бол
Ойролцоогоор тийм 380 380 400-аад мянга. За дээрээс нь бид нар чинь энэ чинь одоо цэнгэлгээд 30 мянгаар цэнгэлж байна уу? тэг 30 мянгаар тэнглэж. Энэ автобусны давуу тал нь ямар ч антифриз байхгүй, тос сэргэлэхгүй, моторын тос энэ юм байхгүй. Тэгэхээр бүр илүү хэмнэлттэй байгаа. Дээрээс нь бүх автобусууд маань air conditionтэй. Тийм. Халууны нөхцөл air condition өвөл бол халуун фишингээр явчихдаг. Цэнгэлээр ялж Айлч нөхцөл. Одоо дулаахан гэдэг нь нөгөө туршилтоор бас батлагдсан шүү дээ. Нэг давхар нь тийм. Дээрээ 50 хүний судалтай, доороо 20 хүний. Энд хоёр давхар нь 50 хүний судалтай. хоёр давхар нь 50. Нөгөө энгийн автобус чинь бол 45 хүний судалтай. Энгийн автобус 25 25 багтаамж нь бол 40 таа. Тэгээд хоёр дахин илүү байна. Хоёр дахин илүү. Ер нь бол энэ тэгээд урт чинь хэдэн судалтай үү? энэ чинь 30 Хэдэн судалтай. 32 ч юм дээ. тиймэрхүү л юм. Ер нь бол нэг одоо энэ бол автобус маань нэг давуу чанар нь яг ингээд үйлчлэгэндээ гараад явах юм бол ер нь хоёр автобусын үүрэг гүйцэтгэдэг байгаа байхгүй дээш. Давхар одоо хоёр автобусны үүрэг үүсгэж. Хоёр автобусны дээрээс нь аялал жуулчлалын залуучуудын бас нийтийн тээврээр үйлчлүүлэх, боломжуудыг бүрдүүлэх, иргэд илүү ая тухтай түргэн шуурхаа үйлчлүүлэх гэдэг олон талын ач холбогдлыг бодож бид энэ шинжилгээ хийж эхэлж байгаа шүү дээ тий. За хөдлөх үү? Тий. За хөдлөд яа. Хөөр хэлэхээр тань нийтийн дэврийнхэнтэй ярьсан байгаа даа. Тэгээд нөгөө асуудалгүй. одоо журам маршрут гэдэг бүх юмудаа таад бол төлөвлөсөн явж Бүгдээр нь төлөвлөсөн. Аюулгүй хамгийн гол аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Дээр энэ иргэдийн бас санаа зовж байгаа анхаарах ёстой асуудлууд бас нэлээд тийм асуудал авдаад байгаа зүйл бол тарилга усны шугамд хүрэхгүй юм шүү дээ. Энэ чинь нөгөө стандартаа тооцоо шимжилтээ хийж тооцож оруулж ирж байгаа юм шүү дээ. Тий. Ер нь бол тарилга бусны шугам маань ер нь 560 дээр байдаг. Тэгээд хамгийн доош бууга 520 дээр байд юм билээ. Манай автобусны өөрийнхөө өндөр 420. Тэгэхээр бол бүтэн метрийн зайтай өнгөрч байгаа. Тарилга бусны шугамнаас. За нэг 6 газар бол татуулах шаардлагатай байгаа. Тэд нар нэгтэй ер нь аюулгүй байдлын үндснээс ер нь татуулаад болох шиг юм шиг зай. Энэ аюулгүй байдлыг үүсгэж байгаа шүү дээ. Тэгээ энэ гол нь нийслэлээс чинь дэмжиж ингээд явуулж байгаа энэ нийслэлийн өмчт үйлдвэрийн газар нь өөрсдөө ингээд парк шинжилт бүрэн болцоогоор хангаад нийслэлийн хөрөнгөнөөс 20% нь гаргаад бид нар өөрсдөө зөвхөн түвшнээсээ гарч байгаа хэмнэлтээр автобусаар парк шинжилт гэдэг нь маш давуу тал байна. Улсын төсвийн нийслэл бизнесээр дарамт үзүүлэхгүйгээр Бидний хамгийн том зорилго чинь нэгдүгээр энэ ачааллаа бууруулъя. Хоёр нийтийн тээврийн стандарт аюулгүй байдлыг хангаж бас үйлчлэгийг шин шатанд гаргая гэж. Тэгээ гуравдугаарт бол энэ агаарын мөхөрлийг бууруулах, дээрээс нь утаа төрснөөс ангижрах. За мөн одоо эн чинь төрсний хэрэглээг 10 дахин багасгаж шүү дээ үндсэндээ. 10 дахин багасгаж. Тэгээ 370 мянгаар нэг өдөр бензин шатхуу хийж хотын маршрутыг тойрдог бол үндсэндээ 30 мянган төгрөгөөр зэнэглээд тэгээд бүтэн өдөр 2 өдөр явахаар юм боломжтой байл. 30 мянган төгрөг зэнэглээд. За одоо нөгөө таны хэлснээр бид чи одоо яг энэ 2020 он одоо манай төс чинь одоо жил гарan яваад одоо 2020 онд бид чинь 10 ширхэг юм 2 давхар автобус 36 ширхэг энгийн автобус оруулж ирж байгаа. За одоо нөгөө 2021 оныхон бид нар бас төслийг бичээд эхэлсэн байгаа дараа 40 ширхэг 2 давхар автобус нөгөө 60 ширхэг энгийн автобусуудаар явж байгаа. Ер нь бол нийтийн тээврийн парк шинжилгээг бол энэ маш зөв оновчтой хийж байгаа. Энд ч тэгээд ард иргэд би бас маш нэлээд таалагдсан бүрэн дүрийг Одоо бид нар богино хугацаанд одоо байгаа нийтийн тээвэрч болоод танаад чинь нийт байгаа автобусны чинь бас дийлэнх нь шилтээс гарч байгаа шүү дээ. Манай чинь 80 автобустай 30 автобусын ашиглалтнаас гарна. 21 он. Тэгэхээр нийт Улаанбаатар хотод ч одоо манай автобус баг хувийн хвшлийнхэн за нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын ингээд нийтдээ 80% нь бол энэ оны сүүлд ихэд үндсэндээ ашиглалтаас гарах тийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Тэрийг дагаад ингээд үлдээгээд явах юм бол бид нар чинь цаг хугацаа байхгүй иргэд явах аюултай учраас энэ төстэй дөрвөн шугамаар хэмжүүл. Одоо тэгээд сургуулийн автобуснуудын үйлчлэгийг бас танаад хариуцуулж өгнө шүү дээ. Танаа хоёр нийслэлийн өмчит үйлдвэрийн газар тийм автобус нэгтгэл автобус 3 парк хоёр руу хариуцуулж өгнө. 200 автобус орж иж нийтийн тээврид одоо сургуулийн хүүхдүүдийг зөөх ажил эхэлж байгаа тийм. Тэгээд ачааллаа тооцоогоор бид нар чинь энэ замын ачааллаа бууруулах зорилгын бас тодорхой хувийг биелж байна гэсэн. Хамгийн гол нь таад бол одоо энэ хөдөлгөөний аюулгүй байдал дээрээс нь засвар үйлчилгээ хэвийн үйл ажиллагааг хангах, иргэддээ маш сайн мэдээлэл өгөх. Одоо нөгөө төлбөр тооцооны системүүдээс өөрчлөлтөд эхэлж байгаа тийм. Төлбөр содод нөгөө моникартууд бүгдээр
хөрөнгөлөө тавиад суурьлуудаа тавьчихна. Энэ автобусны хувьд энэ том 2 дахь автобус нь 12 камертай. 12 камертай гэх нь ер нь камер нь бол танах тэндээ нөгөө шууд хянчиж байгаа онлайнаар хянчиж байгаа. тийм хадгалаад аваа явчих. Нөгөө янз янзын автобусын доторх одоо гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах хүрээнд 12 камер шууд онлайн одоо танай автобуснууд бол бүгд онлайн хяналттай явж байгаа 100 тийм. Тэрнийхээ бас хэвийн үйлчилгээ хангах хэрэгтэй. Энэ автобуснууд маань бол ер нь бид нар бас хөгжлийн банкны DBM гэсэн компаниар дамжиж явж байгаа. Тэр санхүү нөрөөр зөвлөж байгаа компанитай хамтраад гэрээнүүдийг баталгаат хугацаанууд маш сайн орчиж байгаа. Батарей одоо энэ нь баталгаа автобуснууд чинь нийт үний 70% батарей байгаа шүү дээ. Зөвхөн батарейн дээр 7 жилийн баталгаа өгч гаранти шүү. Энэ гүйцэн дээр 3 жилийн баталгаатай ингээд бүх юмнууд бол маш сайн баталгаатай явж байгаа. Бид гэрээнүүдээ маш сайн ингээд хийгдсэн байна. Ер нь бол энэ ташрамыг ашиглаад хэлэхэд бол амар сайхнаар маш их баярлалаа. Ажлыг бас маш сайн дэмжиж өгсөнд бас энэ улсын нийслэлийн үйлдвэрийн газар маань өөрөө ингээд парк шинжилт хийх гэж байгаа нийслэлийн бодлогын хүрээнд оруулаад бодлогын хэмжээнд дэмжиж ингээд яваад байгаа. Тулдаа бид өнөөдөр автобусыг оруулж ирж байгаа. Анхны 2 давхар автобус бид бас хамгийн анхны цахилгаан автобусыг оруулж ирсэн. Тэгээ хамгийн анхны бас цахилгаан 2 давхар автобусыг оруулж ирсэн. Бид нар энэ ч одоо бидний хийхэд ёстой ажил тийм. Иргэдийн маань одоо аюулгүй орчинд зорчих боломж нөхцөлийг бүрдүүлэх гээд одоо бид нар ер нь иргэдтэй мэдээлэл болгоод хэлэхэд одоо бид нар бол ингээд нийтийн тээврийн автобус парк шинжилгээг бүх төрлөөр аялал жуулчлалыг энэ бол 2 давхар аялал жуулчлалын зорилгоор бас ашиглагдана. За нийтийн тээвэртэй өдөр тутам ашиглагдана. 2 чиглэлээр дээрээс нь ажил хэргийн бизнесийн гэдэг төрлийг бас гаргах гэж байгаа. Тэгээ одоо бизнес эрхлэлдэг, аж ахуй эрхлэлдэг ах машин хэрэглэгч бол 5 шараас 4 зам руу хурж ирэхийн тулд офицер ордоо орохын тулд заавал машин унаад гадаа машин хэрэгэ хайж хөлдөөж янз янзын хөгжил бөглөрд явахгүйгээр богино одоо цөөн зогсоол дээр зогсдог, арай хурдан явдаг, арай жоохон илүү мөнгө төлөөд ая тухтаа явцдаг боломжийг бүрдүүлэе гэж. За бусад чиглэл рүү бол бас энэ шинэ автобуснуудаа, цахилгаан автобуснуудаа явуулах гээд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлоо бууруулна тийм. За мөн иргэд ч гэсэн одоо ая тухтаа зорчих боломжийг бүрдүүлж өгч байгаа гэж байгаа. Энэ бол бас одоо том шинжилэл. Тэгээд энэ жилээс эхлээд одоо эх жил ихэд бид одоо эхэлж байгаа энэ агаарын таксигаа бас одоо ашиглалтанд оруулсан. Соронзон галт тэрэгний төслүүд техник эдийн засгийн үндэстэн бэлэн болсон корона халдварт өвчний энэ тархал юунаас 20 цэрээс болоо жоохон хоошиж байгаа гадаад дотоод экспертүүд ирж газар дээр нь ажиллах асуудал жоохон оройч байгаа учраас энэ төслүүд цаашаа явах хэрэгтэй гэдэг. Тэгээд нийтийн тээврийг бол үндсэндээ олон төрөлтэй бүрэн одоо шинжилэгдсэн ийм байдлаар замын төвчрлээсээ чангичрын энэ орчин нөхцөл аюулгүй байдлаа сайжруулах хотын стандарт ажлын эрхлүүдийг одоо стандартаа жилийн өрөөнд хийж байгаа ажил шүү дээ. Үйлчилгээндээ бас шинжилгээ гаргаж байгаа. Одоо автобус тээвэр нийтийн тээвэр бол цэвэрлэгээ авчгаа маш сайн хийгдэж болж байгаа. Урд нь жолооч нар буурчаад өөрсдөө цэвэрлдэг байсан бол одоо цэвэрлэгээний тусгай хэсэг гаргаж тусдаа цэвэрлж байгаа тийм. Манай автобусны эцсийн буудал болгон дээр дандаа цэвэрлэгээ цэгүүдээ барьсан байгаа тий. Одоо иргэд тэр чинь бас их таатай хандж байгаа. Өмнө нь бол цэвэрлэгээ байхгүй, хүүтэн тохихгүй тий. Одоо энэ бол ингээд зуны халуун эйр кондишнтэй сэрүүхэн цонхоо дэше онгойлох чинь татчих чинь. За өвөл бол баахан цамтгүй шилтэй гэдэг давуу талууд их өөр шүү дээ тий. Тий. Одоо энэ орой явж байгаа одоо байхгүй тий. Баярч бол бас манай хотын бас нэг шинэ дэвшил шүү дээ. Алийн болгон бид нар аль улсуудын аль нэг улсын яваад дууссан, гүйлтэн дууссан, хугацаанд дууссан. Тэгээд одоо утаа өнөр их гаргадаг агаарын бохирдолд хөв нэмэр оруулж одоо бас бүр дагавартай автомашинаар автобусаар үйлчлүүлэх хэрэгтэй. Энэ бүхэл бүтэн улсын нийслэл байна. Иргэдийн маань бас одоо эрх ашиг гэж байна тийм. Энэ жил бол бид бас өнгөрсөн төлөвлөсөн ажлуудаа нэлээд нугалж эхэлж байгаа. Одоо такси үйлчилгээнүүд стандартад оруулж байгаа. Иргэдтэй хэлэхэд такси үйлчилгээ үндсэндээ одоо нэг стандартын, нэг өнгө төрхтөө дээрээс нь жолооч нараа бол 14 хоног болгон сургадаг. За мөн одоо сургалтанд хамруулж ариун цэвэр за арчилгаа цэвэрлэгээд автомашины аюулгүй байдлаа хангасан байдлаар тэгээд метртэйг аппликейшнээр одоо технологийн дэвшилтээр суурилсан энэ одоо аппликейшн буюу бус энэ цахим
төлбөрийн системийг нэвтрүүлэх, зогсоолоо хүртэл тодорхойлдог тийм. Энэ маягаар ингээд таксины үйлчлэгээ хүртэл аюулгүй болгож эхэлж байгаа. Одоо чинь таксийн дотор эзэнтэй эзэнгүй гэмт хэрэг, дээрэм тонгол, хүчин хүчирхийлэл, улгаа дээрэм их гарч байна. За мөн таксины үйлчлэгээ эхэлж байгаа хувийн одоо автомашинтай иргэдээ бас боломжийг олгож өгч албан ёсоор алгажуулж тэгээд аль алид нь аюулгүй байх, тэгээд хамтарч ажиллах энэ боломжийг бас өргөдүүлж өгч байгаа гэж онцлог байгаа шүү дээ. Тэгээд ингээд нийтийн тээвэр бол үндсэндээ одоо шинэ шатнд гарч эхэлж байна тийм. Тэгээд энэ та бүхний үүрэг хариуцлага оройл хамгийн чухал. Тэгээд засвар үйлчилгээ аюулгүй байдал чухал. Одоо тэгээд бид эхний ингээд 2 давхар автобус оруулж байна. Одоо дараагийн энэ жилдээ энэ 3 дугаар үйлрэлдээ багтаад 10 ширхэг орж ирж байгаа тийм. Одоо өнөө маргаашгүй ингээд үндсэн ороод ирнэ. Энэ эхний ээлжинд 10 ширхэг 2 давхар автобус. Тэгээд цаашаа эргэжэл 40 ширхэг орж ирнэ. Тэгээд энэ бас тоо ширхэгийн нэмхээс гадна бид нар чиглэлүүдээ нэмж байгаа тийм. Тэгээд ер нь зарчхад маш их ер нь энэ нийгмийн захиалгад үйлчлэгийг бид бүхэн нийслэлийн зүгээс ч маш сайн хариуцлагатай сайн хийхийг хичээж байгаа. Тэгээд энэ парк шинжилгээг бол дараагийн хэлбэр яг маш зөв зөвхөн асуудал байгаа. Алин болгоо иргэдэд хуучирсан муу автобусаар зорчуулах одоо цоор шин дэвшил экономикуудыг бүгдээрээ авчирч нэвтрүүлэх бол маш сайн. Тэгээд энэ агаарын тэр зам дээрээс нь цахилгаан соронзон галт хэрэг гэдэг бол Улаанбаатар хийгдээ бүрэн боломжтой. Одоо Баян шүү ханы материал 3 дөрөвдүгээр хороолол за 7 мөрөл Чингэлтэй рүү яг цаг минутаараа зорчдог. Тэгээд тэр буудал болохноос төрийн үйлчилгээ энэ нэгдсэн үйлчилгээгээ авчдаг. Ийш тийшээ хотын төв рүү эсвэл одоо Дүнжин гаруй Мишель Экспоч гэдэг юм уу те. Ийш тийшээ яваад байхгүйгээр гэртээ харих орох замдаа төрийн үйлчилгээгээ авчдаг. Тэгээд түргэн шуурга цаг минутаар зорчдог энэ иргэдтэй чиглэсэн шинэ одоо агаарын такси үйлчилгээ эхэлж байгаа учраас энэ бол бас одоо хэрэгжээд эхэлж байгаа. Эх жил 3 дугаар үйлрэлд ашиглалтанд орно тийм. За тэгээд Соронзон галт тэрэгний баруун зүүн чиглэл цаашаа шинэ хуучин нисэх бол за босоо тэнглэгээр гээд ингээд хийгээд ирэхээр бидэнд цаг хэмнэлттэй дээрээс нь зардал гарч байгаа. Тэг. Маш их эдийн засгийн өргөж. Тэгээ иргэд маань бас одоо метро ярьдаг тийм. Метро мэдээж одоо олон хотуудад байгаа. Гэхдээ манай хотын нөхцөлд бол метроны зардал одоо бидний хийж хэрэгжүүлж байгаа 4-5 төрлийн үйлчилгээг бүрэн хэрэгжүүлэхэд түүнээс илүү одоо хэд дахин илүү зардал орно. За мөн цаг хугацаа дөрөж 5-10 жилийн хугацаа одоо шаарддаг. За тэгээд манайх шиг цөөхөн одоо хүн амтай улсад нэг юм дор төвлөрсөн газарт чи ямар газар метро илүү тохиромжтой байдаг вэ гэхээр одоо 5-10 сая хүн амтай манай энэ Улаанбаатар шиг 2-3-4 хот зэрэгэлдээ байдаг ч байдаг юм уу. Гадны дотны зочингийн чи өдөө гадаанаас ирдэг орон нутгаас ирдэг зочид гिचт нь бол бас тэр дахин илүү одоо тэр хэмжээгээр илүү байдаг. Ингээд бие биенийхээ эдийн засгийг нийтийн тээврийн зардлыг дарах хэмжээнд одоо тэтгэжээдэг тийм хөдөлгөөнтэй хүн амтай улсад илүү тохиромжтой. Манайд бол зардлаа үйл ажиллагааны зардлыг дийлэхгүй шахуу ийм хэмжээнд хүрэх. Тийм учраас бол бид олон чиглэлд олон төрлийн аюулгүй. Одоо сүүлийн үед газар дээрх метронууд буюу цахилгаан соронзон галт дээр гарч ирж байна шүү дээ. Маглявч гэж ярьж байгаа. Одоо сүүлийн Инчоны буудлаас төв рүү хотын төв рүү ордог. Хотын төвдөө явдаг. Олон сүүлийн үеийн бүх одоо ухаалаг хотууд, нэгшингүү хөгжиж байгаа хотууд бол ерөөсөө энэ цаг хугацаа хэмнэлсэн зардал багтаа. Дээрээс нь одоо үйл ажиллагааны зардал багтаа. Ийм шийдлүүд маш сайн одоо судалж нэвтрүүлж байгаа. Одоо манай нэвтрүүлж байгаа шийдлүүд дэлхийн хөгжингүү хотуудад хэрэгжээд эхэлсэн олон 10 жил болж байгаа. Дахиад одоо шинээр бас хэрэгжиж эхэлж байгаа газрууд олон байна тийм. Хамгийн гол нь энэ орон нутгийнхаа онцлог тохируулах хэрэгтэй байхгүй цагаагаар за мөн замын одоо төгжил нөхцөл байдал за газар зүүн байр шил дүүрэг одоо хотынхоо хороодынхоо бас ингээд газар зүүн байр шил очих явах суух газруудын хүндэл бэрхшээл гэдэг. Одоо жишээ нь дээш бид нар яагаад тэр агаарын тээврийг таксиг энэ уулархах газруудаар Баян шүү ханы материал Дэнжимингаар 7 мөрөл Чингэлтэй рүү хийж ийн гэхээр манай иргэд өөрсдөө маш сайн мэдж байгаа. Уул толгод ихтэй тэрийгээр ажиллаж амьдэрдэг. Тэгээ автобусныгаа буудал руу хүрэх гэж гэж багтаа 20 минут 30 минут алхахдаг. Дахиад автобуснаа суугаад жишээ нь Баян шуунаас Сансар түнээл орж иртэл багтаа 50 минут 45 минут зарцуулж.
А тэр шин тээврийн хэрэгслэр бол үндсэндээ 12 минутанд яваад ороод ирчих. Цаг минутаар ажиллаад төлөвлөх боломжтой ч гэдэг. Эдийн засгийн хувьд бас хэмнэлттэй хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл гэж байгаа тийм. Одоо хүүхдүүдийн сургуулийн автобус байна. Хүүхдийн сургуулийн автобусуудаа бид явуулж эхэлсэн. Өнгөрсөн 11 одоо сард танах хариуцж бас явуулсан шүү дээ. Тэгээ 11 сард эхэлсэн 33 чиглэлд явуулсан. За 40 автобус явуулсан. Үндсэндээ 5,000 хүүхдийг зөөсөн тийм. 5,000 хүүхдийг зөөхөд бид нэр энэ 5,000 хүүхдүүдийн 2,500 эцэг эхчүүд өдөр болгон хүүхдээ зөвхөн өглөө сургууль, орой сургуулиас авах гэж замын хөдөлгөөнд оролцдог. Тэр хэрээрээ төгжил бөгдрөл нэмэгддэг, цагаан алддаг. За мөн одоо эдийн засгийн алдагдлал хүлээдэг, ажил хийж чаддгүй, өөрхөн одоо бас ар гэрийн ажлаа амжуулж чаддгүй байсан бол эцэг эхчүүдийн бас талархлыг хүлээж байгаа. За энэ жилээс эхлээд зориултын одоо стандартын аюулгүй байдал хангасан 200 шиг автобусыг 9 сарын 1-нд ихэд энэ дасцагцсан хороод үргээс эхлээд бүх сургуулийн хүүхдүүдийг зөөж эхлэхээр ингэж төлөвлөлөд оруулж ирж байна. Тэгснээр замын ачаал бас их буурна. Ягаад гэвэл энэ хичээл сургууль орж байгаа үед үндсэндээ өдөрт 30-аас 35 мянга, бараг 40 шахуу орчим машин зөвхөн хүүхдийг өглөө сургуульд нь хүргэж өгөх гэж, авах гэж, орой авах гэж явдаг. Ийм байгаа шүү дээ. Тэгэхээр такси үйлчилгээгээ ч гэсэн эцэг эхчүүд сургуулийн автобусыг явуулахаас гадна энэ такси үйлчилгээгээ стандартад нийцүүлээд нэг байрны одоо гэдэг юм уу нэг хотхны 5-6 эцэг эхчүүд нийлээд эсвэл 3-4-өөр нийлээд нэг таксины жолоочтойг ирээ хийгээд өөрсдөө хүргэж өг цаг заваа алдахгүйгээр энд төгжил бөгөөдрөл бухимдахгүйгээр хүүхдийн аюулгүй байдлыг хангаад хүүхдүүдтэй баркод буюу одоо хаана явж байгаа суулж байгааг нь хяналдаг сайхан хяналтын системийг нэвтрүүлж өгөөд тэгээд такси үйлчилгээний жолооч нартайгаа таксины жолооч нартайгаа ч гэсэн гэрээ хийчихдэг. Таксины үйлчилгээ нь бас хэвээ явж байдаг. Хүүхдүүдэд давхар зөөж байдаг, нэмэлт үйлчилгээ үзүүлж байдаг гэд бүх төрлийн боломжийг л бид нэр илэрхийлж байгаа шүү дээ. Тэр бүхэнд бол бас та бүхэн одоо үйл ажиллагаагаа хариуцж ажиллах учраас энэ дээр сайн анхаарч тэр дүрм журм за тэр таксины үйлчилгээний дүрм журм бол яг явж байгаа. Танах автобус үйлчилгээнийхээ за сургуулийн автобусоос танаад одоо бас орж ирж байгаа үйлчилгээнд манай хоёр одоо танах болон автобус нэгтгэл хоёр хариуцж явна шүү дээ. Тэгэхээр одоо дүрм журмаа боловсруулад эцэслээд ингээд 9-р сарын 1 гэхэд хичээл эхлэхэд бүх чиглэлд ямар нэгэн эрсдэлгүй за тэрийгээр зорчиж байгаа бүх хүүхдүүд аюулгүй зорчих одоо бол их амар болчиход байгаа шүү дээ. Бид саяны тэр сургуулийн хүүхдийг зөөхөд бол туршилтаар дээрээс нь GPS-ийн цахим хяналтанд оруулчихж байгаа. Хүүхэд сургуультай автобусанд хизээ суусан, хизээ буусан, ангитай байгаа мó, сургууль дээр байгаа мó тийм. Буудлын дээр гэрийнхээ гадаа хэдэн цагт хэдэн минутанд ирж байгаа юм. Хизээ ээж аав нь гарч тусч авах юм гээд бүх одоо утсан дээр хяналтчих боломжийг бүрдүүлж өгсөн учраас эцэг эхчүүд маш их талархалтай байгаа. Дээрээс нь хүүхдийн аюулгүй байдалд ч одоо өглөө гараад шөнийн хүүтэнд чинь бол одоо хүүхдүүд автобусны буудлыг орох гэж байна гэж бүтэн одоо 30 минут 20 минут алхаж байгаа. Зарим хүүхдүүд 4-5 одоо километр хүртэл алхаж байгаа хүүхдүүд бас байна шүү дээ. Тэгээд автобуснда суух гэж байгааг хүлээдэг, эрсэнд нь чихэлзэл одоо багтахгүй томчуудтай чиглэлзэж одоо бас хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, ая тухтай зорчих, аюулгүй байдал зөрчигдөж байгаа гэхэд ингээд хүндрэл бэрхшээл их байдаг учраас энэ асуудлуудыг бас шийдвэрлээд явж байгаа. Тэгээд энэ дээр бас анхаарах хөшөө олон асуудлууд байна. Тэгээд баг багаар бид нар тоогоор нэмээд явна. Одоо эдийн засгийн хүндрэл нөхцөл бас арилаагүй шүү дээ. Тэгэхээр бид нар одоо засгийн газраас төсөв заавал авахгүйгээр улсын хурлаас эсвэл бол төрөөс одоо төсөв авахгүйгээр одоо жишээ нь автобус бол манай автобус нэгтгэл буюу орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоод үйлдвэрийн газартаа бид нар эрхийн нөгөөд шийдвэрийг гаргаа тооцооллоо хийгээд тэгээд энэ сургуулийн автобусын 2 давхар автобуснууд чинь бүгд төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны шугамар тэгээд нөгөө зардлаа орлогоороо нөхөх хэмнэлттэй ажиллах гэхдээ бүр одоо нэг дахин биш 10 дахин хэмнэлж ажиллахаар болж шүү дээ. 370 мянган төгрөгийн бензинийг хийгээд нэг өдөр тойрж маршрут иргэдэг байсан бол одоо 30 мянган төгрөгөөр цэнэглээд 2 өдөр явах. Тэгэхээр үндсэндээ одоо 20 дахин илүү ашигтай ажиллаж байна. Ер нь бол яг өөрөөх үндсэн шугамдаа бол тэгж таардаг. Үндсэн шугамдаа.
Тэгээд энэ болгон татаас өгдөг, бид нар татаас өгөөд байдаг, баахан хөнгөлөлт өгөөд байдаг, нийтийн тээврийн парк шинжилгээ хийдэг. Одоо манай нийслэлд 19 аж ахуй нэгж байгаа. Танахтай нийлээд тийм байна. 19 те. 17 хувийн аж ахуй нэгжүүд нийтийн тээврийн нийслэлчүүдэд үйлчлэгээ үзүүлж байгаа. Хоёр нь нийслэлийн одоо өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар. Тэгэхээр энэ аж ахуйн тооцоод үйлдвэрийн газраа бид одоо дэмжих, дээрэс нь парк шинжил хийж чадахгүй аж ахуй нэгжүүд маань байгаа учраас тэднийг заавал шахаж хүндрэлд учруулад байхгүйгээр алдагдлалд оруулаад байхгүйгээр тэгээ хамгийн гол нь аюулгүй зорчих энэ боломжийг бүрдүүлэх үүднээс энэ парк шинжилгээ өөрсдөө хийж эхэлж байгаа нь шүү дээ. Тэгээд иргэд маань бас одоо сонирхож байгаа байх. Энд ямар хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа вэ? За тэгээ зардлаа яаж нөхөх юм бэ гэдэг. Хөрөнгө оруулалт бол бид энэ одоо энэ автобусанд төлдөг өдөр тутам явж байгаа дизель болон бусад төрлийн автобуснуудын одоо үйл ажиллагааг хэвээ явуулахад зарцуулдаг машин цагийн гэж төлбөр байдаг. Энэ машин цагийн төлбөрт цагт одоо чинь 38 мянган төгрөг төлж байгаа тийм. Тэгээ өдрөөрөө маршрутаар тооцохоор өдөртөө ингээд цагаараа тооцоод явахаар бас 370 мянган төгрөг болж байгаа. Тэгээд тэр мөнгөө хэмнээд 380 мянган төгрөгөөр бензин тосоо хийгээд өдөрт явдаг зардлаа 30 мянган төгрөг болгож бууруулж хэмнээд үлдсэн хэмнсэн зардлаараа энэ автобусныхаа төлбөрийг төлөөд явах юм одоо эдийн засгийн хэмнэлттэй зах зээлийнхаа зарчмаар зөвхөн төсвийн орлогоо хүлээдэг тэрийгэ буцаад хүрэх гэж зовдог тэр хооронд шинжилэлт хийж чаддаггүй те үйлчилгээгээ сайжруулж чаддаггүй стандартыг бий болгож чаддаггүй учраас энэ автобус парк шинжилгээ нийтийн тээврийн шинжилгүүд яг энэ зарчмаар явж байгаа. Сургуулийн хүүхдүүд ч юм уу ялгаагүй. Одоо сургуулийн хүүхдийн автобусыг явуулахаар бид өдөрт бас энэ чинь цагт машин цагийн зардал гэдэг яг нийтийн тээвэр шиг төлбөр төлдөг. Тэгвэл энийг дахиад 370 мянган төгрөг биш 30 мянган төгрөгөөр хүүхдүүдэд зөөх юм боломж өргөдөж байгаа. Гэтэл 30 мянган төгрөгөөр бид нэг машин нэг хүүхэд зөөхтөл одоо бараг худлаа ярьсан хүнд хотын төвөөс нөгөө зах хүрэхэд төгжил богдолтой үед бүтэн одоо бензинээ 30 мянган төгрөгөөр шатаагаад нэг машины хэрэглээний бензинээр бид бүхэл бүтэн одоо 40-50 хүүхдүүдийг өдөрт зөөх авах тэр хэмжээний эцэгчүүдийн ажил амьдралдаа зарцуулах цагийг хэмнэх хүүхдийн аюулгүй байдлыг хангах гэд маш олон ач холбогдлууд энд байж байгаа. Тэгээ энэ бүхнийг бас нэлээд тооцож судалж хийж хэрэгжүүлэх одоо бэлтгэлийг хангасны үр дүнд бүтэн хагас жил бид одоо бэлтгэл хийж байж тээ. Өнгөрсөн 10 сараас эхлээд одоо тэгээ бодлого шийдвэрээ гаргах, судалгаа тооцоогоо хийх, туршилтаа хийх гэх. Одоо энэ машинууд шинээр орж иж байгаа автобуснууд дандаа цахилгаан автобуснууд. Одоо шинэ нисэх рүүгээ явна энэ цахилгаан автобуснууд. Шинэ нисгийнхаа үйлчлэгээг үзүүлнэ. Цахилгаан таксинууд явж эхэлнэ. За тэгээ тэр хэрээрээ бол бас олон ийм эерэг үр дагаврууд гарах юм боломжууд үлдэж байна. За цаашлах юм бол бид одоо өшөө энэ захын дүүргүүд рүүгээ чиглэсэн маршрутуудаа нэмж гаргаж байгаа. Автобусны буулуудаа нэмж байгаа зарим газар. За хаан дүүрэг тэгээд одоо Баян хошуу, Жингэлтэй, Сонгон хайрхан. За Баян зүрх тэгээд Багнуур, Налдаах, Бахангаа гэдэг нийслэлүүд бүх төргүүдийг төвийн захыг гэхгүйгээр ялгахгүйгээр энэ бүх төрийн үйлчлэгээ үргэж эхэлж байгаа шүү дээ. Одоо бидний гол бодлого бол ерөөсөө төвд ажиллаж байгаа бол төвд амьдарч байгаа бол нэг өөр үйлчлэгээ, нэг өөр одоо зам талбайгаар зорчдог биш. Захт байгаа бол захын хороолол, гэр хороолд байгаа бол бас тэс өөр зам талбайгаар зорчдог биш. Нийслэл гэж байгаа бол нэг л стандарттай, нэг л орчныг хаанч байсан ижил тэгш бүрдүүлж өгөө гэж төвийн захын гэж ялгахгүйгээр. Тэгээ энэ хүрээнд бол бас олон ажлууд төлөвлөж байгаа. За өөр иргэдээс маань ямар хөө асуудлууд саналууд ирж байна. Тодруулах барих зүйлүүд байна уу? За золмон дараа сайхан байлаа. За одоо энэ манай автобус маань ердөөс манай давхар автобусны хувьд бол нэг цэнэглэхэд одоо яг цэнэглэгчээ бид нар яаж тохируулахаа шалтгаалаад 30-аас 3 цагийн хооронд цэнэглэн 0-аас 100% хүртэл. За одоогийн байдлаар туршилтаар бол энэ автобус маань 400 км явж байна. 400 км гэдэг маань Улаанбаатартай хамгийн урт шугамд 250 км гэдэг. Өдрийн энэ одоо манай хоёр давхар автобусын явах гэж байгаа Ч1 чиглэл маань 180 км байгаа. Тэгэхээр бид нар нэг цэнэглэлтээрээ энэ автобус маань 2 өдрийнхээ ажлыг гүйцэтгэнэ гэсэн. За 100 мэдээж хэрэг автобус маань air conditionтэй, сэрүүн сайхан байна. За өвөл бол халаалттай байгаа. Ямар ч одоо бусад автобуснууд ялгагдах зүйл байхгүй. Захлаа автобусны нэг шөнөд давуу
чанар нь болохоор энэ одоо бидний нэмэлтээр энэ автобусууд дээр бүгдээрэнд нь энэ бариулууд дээр USB-C нэгж тавина, зургатуу тавина, 12 камертай. Энэ 12 камерны нэг давуу чанар болохоор 100% онлайн манай дээр хянагч байдаг. За ардын зорчигчдын аюулгүй байдал тэрийг бас анхаарч явдаг. Тэгээ бидний бас энэ камер тавиад хяналттай болсноос хойш нийслэлийн цагдаагийн газраас энэ төр бас их маш их шаашаалтай байгаа. Харваны Улаанбаатар хотын утсанд одоогоор тулсангүй бид нар өглөөнөөс хойш 4 удаа явлаа. Тэгээ энэ дээр өмнө бас тооцоол хийж оруулж ирж байгаа маа. Энэ дээр манай иргэд санаа зовох зүйл байхгүй. Харин гэхдээ санаа зовохгүйгээ зүгээр хайж болохгүй. Бид нар бас энэ аюулгүй байдлын анх тал дээр зовтус баазынхан бас өөрсдөө байнга хяналт хийж энэ утас шүрмөснүүдэд чангалах за мөн одоо төвшин алдахгүй байх, доошоо унжиж тасрахгүй байх дээр аюулгүй байдлыг анх тал дээр бас анхаарах хэрэгтэй. Ямар ч байсан одоогийн байдлаар за өмнө тооцсноор бол ямар нэгэн тийм бэрхшээл байхгүй байгаа. За камер гиснээс иргэддээ бас нэг мэдээлэл өгье гэж бодож байгаа. Энэ автобус жишээ нь 12 камертай онлайн буюу шууд одоо цахимаар хянж байгаа. Энд одоо байгаа бидний энэ үйл хөдлөл бүх зүйл тэр автобус бааз дээр манай автобус баазын диспетчерүүд, хяналтын ажилтнууд хянж байгаа, аюулгүй байдлыг хангаж байгаа гэдээ явж байгаа. Тэр нь аюулгүй хот болъё гэж бид бас шинэ хөтөлбөр сая боловсруулж ухаалаг шийдэлтэй аюулгүй хот болъё гэж иргэддээ танилцуулсныг тав хүмүүс мэдэж байгаа. Автобуснаас эхлээд гудамж талбай бүхэн ухаалаг одоо ийм хяналтын системд шилжиж эхэлсэн. За одоо энэ 6 дугаар сараас эхлээд Улаанбаатар хотын одоо уулзрууд ер нь гэр ороод 9 дүүрэгт бүх дүүрэгт царайгаар танд одоо царай үйл хөдлөл тэ шин чанар өндөр нам өргөн нарийн одоо тэгээд нас хүүс гэж хэлж болохоор хүний одоо бас хөдөлгөөнөөр ар өрөөс нь бүгдийг одоо хянж таних буюу ийм мэдээллийн систем одоо мэдээлэл цуглуулж хуримтлуулдаг ийм одоо дата төв бүхий ухаалаг хяналтын системүүдийг Улаанбаатар хотод нэвтрүүлж эхэлж байна. За орж ирж байгаа 46 автобус нь бүгдээрээ тэрэгцтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань зорч бүрэн дүрэн боломжтой. За буудлын дээр очиад тавиад өгчдөг зам нь байгаа бүгдээрээ гарч ирээ зорч бүрэн дүрэн боломжтой. Тий одоо манай стандартыг хангая гэдэг нь тэр шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээтэй иргэдтэй бүгдд нь хаач явсан үйлчлүүлэх тэр боломжийг бүрдүүлэх. Одоо хүүхдийн сургуулийн автобус тэр нийтийн тээврийн автобусууд тэр бүгд энэ боломжтой. Одоо тэгээд суух зорчих хэсэг нь ч гэсэн тустай байж байгаа тийм. За бид нар ямар ч үсэн автобус мэдээж хэрэг тоноглол нь эх 7 хоногоос хөдөлгөөн гаргаж явуулна, үйлчлэгэнд явуулна. За үлдсэн автобуснууд маань орж ирээд энэ мөн утахгүй ороод ирнэ. Тэгэхээр бүгдээр ингээд бас тусаж ягаад энэ нэг мэрэгжлийн байгууллагын юу гардаг, дүгнэлт гардаг. Тэрийг 1-2 удаа хийчих юм аа. Тэгээд ирэлтээ өгч явуу. Ер нь энэ бидний носын санхүүгийн өөрснийгөө санхүүжүүлээд явах улс нийслэлийн төсөвтөө хүндрэл учруулахгүй гэдэг бол маш том давуу тал байна. Яг тэгэхээр энэ одоо машин цагийн төлбөрч одоо Улаанбаатар улсад 100 гаруй тэрбум төгрөг төлж байгаа. За энэ бол чи мэдээж хэрэг машин цагийн орон тэгээд энэ нийтийн тээврийн унаагаар өнгөө зорчдог ард иргэд одоо манай ахмадууд байна, оюутнууд байна. Бидний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүх төлбөрүүдийг нийслэлээс гаргаж өгдөг. За тэгээд ер нь бол үндсэндээ бол энэ 2005 онд энэ удаа 100 төгрөг гэж байгаа автобусны төлбөр чинь 500 болсон шүү дээ. Тэр үед байсан төлшний нь одоо байгаа төлшний нь тэгээд дээрээс нь чи ингээд автобуснууд маань орж ирээд үнэхээр хуучирсан автобуснууд чинь зардал их өндөртэй, засвар сэлбэг маш их өндөр болсон байгаа. За энэ бол таглагын автобусанд бол ердөөсөө толгой өгөх юм байхгүй. Хамгийн гол нь тэр энэ одоо мотор гэж байхгүй чи зүгээр урагшаага өргөдөгдөг эрдэгтэй байгаа тэгээд батарейтай байгаа. Одоо бидний гол зорилго бол энэ автобуснууд парк саяны ярьдаг одоо энэ 2 давхар автобус, цахилгаан автобус нийтийн тээврийн парк шинжилэл, хүүхдийн сургуулийн автобус гэдэг бол нийслэл анх удаа өөрийнхөө өмчийг одоо үн цэнд оруулж өөрийнх нь өмчийг эргэлтэнд оруулж хэмнэх замаар энэ шинжилгүүдээ хийж эхэлж байгаа. Зах зээлийн зарчмаар гэсэн үг. Зөвхөн төсвийн хөрөнгийг авдаг, өрдөг
За байгаа хэдээ цуглуулах гэж байсан олсон хэдийг зарцуулах гэж явдаг биш. Байгаа одоо өөрийнхөө өмчийг яаж үн цэндүрэх үү, яаж хэмнэлттэй ажиллуулах дээр засвар үйлчилгээ дахиж гарах шинжилгээ хийгээд явах. Дараагийн бидний анхаарч байгаа гол асуудал бол энэ шөндөө үлдээ автобус өглөө хүүтэн гардаг байх. Шөн цэвэрх бас гарах шинжилгээтэй холбоотой, засвар үйлчилгээтэй холбоотой олон асуудлууд зэрэг явж байгаа. Сая манай дээр туссан 48,000 км явсан автобус маш сайхан дулаахан байсан. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн асуудал байхгүй. Энэ өдөрт үзүүлж байгаа үйлчилгээ маань өөрөө 180-аас 250 км байгаа болохоор яг тэрэндээ бас тохирох хэрэгтэй. Тэгээ 3 цаг ингээд цэнэглэхээ зогсохлоор чи нөгөө иргэдтэй хэн үйлчлэх болчихоо тэр чинь бас нэг асуудал болоод. Тэгээ тэр бүгдийг би бас залруулах нэг тэг бүрэн дүр ихтэй байгаа гэдэг шүү дээ. Манай хүмүүс тэгээ энэ ч бас шинээрээс тэр аж ахуйн нэгжүүдтэйгээ бас үндэсний үйлдвэрлэгчтэйгээ маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Засвар үйлчилгээ өшөө тэгээд иймэрхүү зүйлүүдийг цааш нь өөрсдөө нийлүүлэх боломжийг бас бүрдүүлэх тал дээр та бүхэн дэмжиж ажиллах хэрэгтэй. Бид бол дэмжиж ажиллахад бэлэн байна шүү дээ. сая өдөр нөгөө нэг одоо тэр нөгөө юм дээр Тийм байна. Хэрвээ нутагтаа одоо эх орондоо энийг үйлдвэрлэж байгаа бол яг энэ шаардлага нийцсэн аюулгүй байдлыг хангасан байдлаар туршид цааш нь нэг зэрэгтэй